Зяк энэхүү Ragnar Kingson анимен 3 дахь парт маань бэлэн болсон байна. Бүгдээрээ лайк болон саба дараарай. Лайк болон саба дарсан бол илүү тутмын мэрлэг аним руу гарцгаая. Нөгөө 4 нүд дээр өдөрдүүлсэн хатны зэргүүд чинь ингээд л хилчилгээтэй эдэргээл байжсэн чинь өөдөөс нэг тийм сонин царайтай ингэн хүмүүс гарч ирснээр туслаарай. Биднийг барьцаалсан эдэргээл өөртөө дэдэг. Юун хүмүүс вэ? Яадаг хүмүүс вэ? Эдэргээл бодож дуусаагүй байхад нөгөө хэд чинь сони инийгээл өөдөөс нь юу юуг дайрдаг. Бас хотго мотго барьчихсан. 4 нүд рүү ч нэг охин дайраал яг зоолгодгийн даван дээр гүнж гарч ирээл алчдаг. Тэгэл мангар сүртэйгээр хамгаалах ёстой хүмүүс чинь цэргүүд хойно байгаа эргээд бусдын өчиггүй аал гээл хэвэн болгоол зарим хүмүүсээ дагуулад өөртөө ойроо дайрахаар болдгийн. Нөгөө Зоро ч гүнжийг бодсноос чадварлаг юм эдэргээл догтлол яаж гэдэг юм. За энэ дээд луунуудын чадвар нь бүрэн боловсрох хугацаагаар хэмжигддэг гэдээ өмнө хэлжсэн да. Дунд чинь ерөөхдөө бол 10-аас 15 жил байдаг. Хурдандаа л 1 жил болд юм билээ. Тэгсэн чинь мен трактор бүр 20 жил болсон гэхээр цусан удмын үед ямар ч чадваргүй ч хүн байхасаа бэлдсэн хүч чадлаараа энэ хүрсэн л гэсэн үг. Ragnar чихний дайралтаараа дуусгахыг бүх хүчээрээ гарлуун дайрсан боловч гар нь бүр яагаад ч болохоор за 2 дахь дайралтаараа л яг дуусгах гээл. Тракторч бүх хүчээрээ тулдна гээл өөдөөсөө тулаал байхгүй. Трактор баруун гараа алдснаас бусдаар зүгээр. Артур маань бол шидэгдээд ухаан алдчихдаг. Нэм үсэн алах гээл дээрээс нь дивсэн чинь Артур маань гин тухай ороод болчихж байгаа. Амьсгатаа л тулаанаа үргэлжлүүлээ гэсэн чинь трактор бол үгүй. Одоогийн чи энгийн төвшөнд очихлоо сүлдсэн болохоор хизээний цагт унах нь тодорхой. Тэглээ чи юм дорой байгаа чамайг алгана. Одоогийн нин тэргүүний зориг бишээ гэд мангар олон дээд луу доод луунуудыг дайруулад өөрөө яваад өгдөг. Зороч тракторыг гүнжийн эсрэг их буу болгон ашиглахаар явуулна. Ragnar ч аалж тусаар бөөлжөөл өглөө юу да гэсэн чинь нөгөө намхан сэлэмчин хөгшин сэлэмчин хоёр ирж туслаад Ragnar ч нөгөө хоёроо буц гээл намхан чинь ядарч өгчиж битгий хуц эдэргээл хэрэлдэж нэг эсрэг нэг тулаана далд худагаа хийж эцэст нь манай намхан сэлэмчин маань ихний ялтаа авч хамт тулдахаар болдог. Энэ тулаанаас асгарсан луугийн туцаар ихүү юугаар ч юм юм бэ. Ямар ч тач тэр шидийг нь ашиглаад шидийн тойрог маань бараг л бэлэн болчих гээл үзээд байгаа. Зорож гүнжийн төлөлгөөг мэдээл мангар зэв үйнэснэ. Гэтэл гүнжийн хажуутлаас нь трактор их буугаар буудаал гүнж арай гэж хаасан чинь Зоро цэргүүдийнх нь хажууд жижиг өөрөөсөө өргөс гаргадаг жижиг тийм гернач юм гаргаж ирээл. Цэргүүдийн ч тэдрийн завчаал галзуу. Зоро нэр өнөөдөр ирэхдээ дээд лууны чадвартай 40 боловсрсон луу авчихсан за. Тэрнийх нь нэг нь гүнжийн дайралтыг хааж магаал бүр. Юу гэсэн ч үгүй. 4 нүдээр өдөрдүүлсэн цэргүүд нь зүг зүгээр байжснаа нэг нэгээрээ алуулаад идэг. Яасан бэ гэсэн чинь энэ урд нь байгаа цагаан луу болохоор луугийн хатны чадвартай адилхан чадвартай мэлээ. Тэгээл цаг хугацааг зогсоогоо дайралтаа хийнгүүт цэргүүд нь яаж дайраад байгааг нь харалгүй өгöd байсан байдаг. Манай 4 нүд ч цагийг зогсоох хооронд нь хэдэн секундын зай байгаа юм чинь гээл дайрсан ч нөтгөх нь бултаал яг ахаал цагийг зогсоох гэсэн чинь Кримсон гарч ирээл нөгөө луу руу мэ гэх нэг жижигхэн бөмбөлөг шидчихдэг. Нөгөө луу чинь гайхаал юу лээ гэл эргэлзэж байгаа цагийг зогсоосон ч Кримсоны шидсэн бөмбөг нь цаг зогсохоор дотроо байгаа нарны гэрлийг гадагш цацруулдаг байж таарсан. Тэгэл явахт нөгөө цагаан луу чинь ямар халуун юм бэ тэргээл тарчилж өгч байгаа. Тэгсэн чинь мань Кримсон чинь салхин лууг алсан үе шигэ хорогдох байранд байсан энгийн иргэдэд буу өгөөд өөрийнхөө үгийг дагдаг цэрэг болгочихсон. Ерөнхийдөө бол тархин угаачихсан. Тэгэл мангар зэвүү инээсний Зорогийн ховссон хүмүүсийн эсрэг өөрийнхөө ховссон хүмүүсээр дайрах гэж байгаа юм билэ. Нэг арслан шиг боловсрсон луу ханы эвдэлснэ ахаалхаалт эдэргээл үйсэн чинь хойно нь шилжилтийг хариуцж байгаа нөгөө фүү гарч ирснэ хүн унтуулахгүй гай боллоо. Миний нойрыг яаж наа төлж өг гэдэрхснэ хормын дотор боловсрсон лууг алснаа шидийг нь сорчдаг. Гадаа бол хөл толгой нь олдохгүй замраагүй тулаан болж гинөө гэсэн чинь гинт гүнжээ араас боловсрсон луу гарч ирээл байхгүй шидэгч хийж байгаа юм чинь. Трактороос 300 метрийн зайд нөгөө гурав чинь амьсгаагаач дарах завгүй гүүгээл алаал гүүгээл Ragnar бүр амьсгалж чадахгүй болсноо бүгдийг нь алахгүй бол болохгүй гээл урагшлаад байна. Нөгөө хоёрын ч Ragnar-гоос хоцрохгүй ард нь үлдэхгүй гээл дагаал гүүгээл алаал гүүгээл. Ragnar-гийн арга барил нь улам хорслогдаал биен дээр нь Demon Slayer-ийн шиг түлэгдэлхүү юу ч хэмээр юмтэй юм гарч ирээл. Цэргэнч гүнжийг хамгаалаад хилсэн газар руу нүүрээд гүхэд лууг алан урагшлах тусам Ragnar-гийн унтаж байсан зөв сонин нь нэмэгдэж байгааг намхан хөгшин хоёр сэлэмчин анзаараад урагшлагтаа Зорогийн явуулсан 6 дээд луудад таардагч Ragnar бол бүгдийг нь доод руу алж байгаа юм шиг л алцдаг. Зороч Ragnar-гийн хийсэн төгс дайрал Кримсоны ховссон хүмүүсийг хараад нийслэл босон дайралтай адилхан гээл хил туусаагүй байдал зурлал солигдож шидийн дөргийн ахлагчийн гар нь хөлдчихдөг. Юу вэ? Яач вэ гэсэн чинь мэдээж Кримсон хийсэн ажил байгаа.
Яасан бэ гэхээр туслахуудад нь буу тулгаад 1500 энгийн иргэд гэсэн хог авч явахгүй. Харин оронд нь арим хүчтэй хүмүүсийг авч явахын тулд тойргийг нь өөртөө авахаа хэлсэн чинь мань шидтэнч Кримсоны тэрх угаалтыг ойлгоод зураглагч Зоро руу буцан Зорооч аянгатай ойролцоо хүчтэй үхлийн бурхан. Олон шатрын хүү. Гэхдээ аянгийг дуудчихвал тэр хооронд гүнжийг өөр хэмжээцэд алж магадгүйгээд зураглагч Кримсон руу буцахад Кримсон шидтний даргаыг үнсэж хөдлөх боломжгүй болгоод яг тархийг угаах гэсэн чинь нэг эмэгтэй туслан цэрэгтэй зууралтаж байгаад буудуулаад унчихдаг. Тэгснээр л өөрөөсөө мангар тод гэрэл гаргаж босч ирсэн ээ. Чам митиг үзэн ядж байна. Алга бол гээл. Кримсон ховсон хүмүүстэй алга болгосноо ухаан алдаад унцдаг. Кримсон ч нэг хаягдсан хотын дээрээс унахта тэр эмэгтэй бас шилжүүлэх шийдтэй байсан юм уу? Гайхалтай юм аа гэдэргээл зэвүүнээсээ доош унана. Зорооч үхлийн мурхан яагаад энд байгааг бодож ямартай ч эхлээд гүнжийг алхахар шийдэхэд гүнжийн зэргүүд ч луунуутай тулдан урагш давшсаар байдаг. Тэр гүүж мужийн баг марафонд уралдаад байгаа муу л гэмээр харагдана. Нөгөө хоёр ихэр чинь бүр нэг нь фа гэж луунуудыг гацаагаал нөгөө нь буудажаалаад байдаг. Гүнж Кримсоны зөвлснөөр Зорогийн байж магадгүй газар руу ойртож чадвараараа олсон чинь өөдөөс нь галзуур гээл боловсрсон луунуудаа 200% хүч чадалтай болгочдөг. Ийм луунууд нь амар хүчтэй болох ч 10 минут л амьдрна гэсэн чинь гүнж зүгээр тэр луунуудын тулдахч зүгээр л дээшээ нисээд бүр Зороогоос нэг 100 м-ийн зайтай хүрээд ирдэг. Зорооч тэрийг нь мэдээд өөрийнхөө эргэн тойронд мангар хүчтэй хор цацруулаад яг гүнжтэй харц тулгарсан чинь хүн байх үеийнх нь эзэнтэй амар адилхан байж таарад тэгэл юу вэ гээл нэрийг хэлсэн чинь яг энэ анхаарлаа сулруулсан үеийг нь ашиглаад гүнжийн мэйд хооноос нь алдагч. Тийм ийм амар хүчтэй дээлөө юм чи юу гэж юм амарх өгөх үү? Толгойг нь тасалчихсан байх чинь л би энэ өөртөө эзнээ харсан тухай хэрэлдээд гүнж Зорогийн жинхэнэ бие нь газар дор байгааг мэдрээд хүчээрээ газрыг базаа дээш гаргаж ирэхэд Зорооч дурсамжаа санаал өөртөө зөрчилдөөл байжсэн чинь ой гинт өдөрлөггүйгээр галзуураад хүний өөрөнгөө луу муу хүн гэлэх бүгдийг лалаад хэлдэг. Юу болоод байна гэхээр ичгүй парт 3 хүртлээ лайк болон сабаа дараагүй бол чи зүгээр зайлаа хөө. За лайк болон сабаа дарсан бол бичлэгийн зогсоос нь уучлаарай. Буцаад бичлэгэнд орцгоё. Яасан бэ гэхээр ойн жинхэнэ эзэн болох Гаранлуу өмнөх үеийнхэн хүчийг эргүүлэн авсан болохоор Зорогийн хяналтаас гарчихсан. Тэгээл өдөрдөгдөхгүй байсан юм байлээ. Рагна намхан хөгшин гурвч баг хоорондоо өрсөлдөөд байгаа мөг имэйл хурдтай урагшлахад Рагнач ууган тракторыг яа ингээл анзаардаг байхгүй юу? Даанч тэгээд юу ч хийж амжаагүй байсан чинь өөдөөс нь мангар хүчтэй дайралт ирээл яалчгүй онцчихж байгаа. Энэ үед нь Зорооч гүнжийн биеийг ууг нь харсан ирнэ. Өөрийн мэдлэгүүл тракторт байхгүй байна гэд худлаа хэлснэ. Гүнж дээр очтол гүнж үхээгүй эрхийг нь хүлээж байсан байж таарад хамгийн сайн чадвар болох сэлэн бүтээх чадвар ашиглан нэг сэлэн бүтээгээд Зороог нэвт сүлбэд модтой хөлдөөгд Зорооч ингэж болчихсон уу гэсэн чинь цэргүүд нь гүнжийг үүрчгүйгээд нэгэн сэлмийг нь суулаад Зороог буталчихдаг. Гүнж бүх зэрэгтэйгээ бодлороо холбогдоод бүх зэргийнхээ лууг алах хүслийг өөртөө шингэн Зороог алсан сэлмэндээ шингэн трактор руу шидчихдэг. Сэлэмч тракторыг нэвт сүлбэн нисгээд Рагнач сэлэм рүү хөдлөнө. Рагна гар хөлөө мэдрэхгүй байгаа ч сэлмийг авахд трактор өөдөөс нь буудаад Рагна бүр нисгээ иждэг. Зорооч тракторыг амьд байгааг мэдээд баярлахад тракторч идэж чадахгүй бэрцсэн болохоор өөрийгөө дэлбэлэхээр болоод Зороог нисний дараа өөрийгөө тэлсэн чинь Рагна түрүүний сэлмээр тэрийг нь дардагч бүр яагаад ч дийлдэггүй хүчрдэггүй арай гэж л хөл дээрээ зогсон тэнцэн ахиад хүч байгаа сэлмэн дийлэхгүй мэдсэн гүнж газар мөргөж юйлж байснаа эцсийн мөчөд сүнсээрэж хүү ямартайч Рагна дээр ирж туслана. Манай хоёрч Гоку шиг өрлөө ол дайрсан ч нэмэргүй байсан болохоор Рагна гүнжийн хүчийг өөрийнхөө бие доторх сэлмэнд шингээлгэн өөрийгөө сэлэн болгож ашигласнаар бүхчээ гарган тракторыг хөлдөөн. Гүнж уйлал Рагнач талархаал наттай хамт амьд үлсэнд баярлаа гэл унаал. Шилжүүлэх шидэж итвчээл бүх юм болоод бүтчихнэ. Иймрээд өнөөдрийн маань парт гэсэн чинь аянган луу хормын дотор гүнжийг алаад Рагнагийн урд ирж толгойг таснаа буцаад биен дээр нь дэвтдэг. Хязгаартаа дулцгаа юу. Бити маяглаад бай хязгаараа дав. Амьдралынхаа сүүлийн тулаан гэж бодоод бүхнээ гарах гээл Рагнач бүр амар уурлал зодтолтно. Зодтолтонч гэжтэй та өөрсдөө яаж дэлг мэдүүлж байгааг нь харчихөө. Зүхтаагаал дайрцаа ахаал нүдүүлээл бүхчээ гаргаад ярьсан ч алж чадахгүй биеийн дахаа болоод унаад өгнө. Аянган лууч биеэч хөдөлгөж чадахгүй байгаа Рагног хараал. Ингээл болоо юу эдрээстэй бас. Нүдэнээсэн чинь гүнж зүв зүгээр нэг газар руу дагуулад явах ба Кримсоны шилцэн газар ирчихсэн юм шиг байна лээ.
Гүнж Рагнаг төрүүлээд явж бай. Би илд бүтээнэ. Сүүлийн удаа надтай уулзахаар үгээ дуусгаж амжаагүй байтал Рагна доош унан сэрнэ. Би минь битүү болттой гарсан чинь дөрүүнүүдэд юу ч болоогүй юм шиг уулзъя гэснээ дагуулад явна. Хилсэн газар нь очтол өөр хувцастай луугийн хатан гараад ирд юм да. Рагна шууд ухаанаа алдаад алчдаг. Тэгсэн чинь нүдээ дарсан баахан луугийн хатан гараад ирнэ. Тэр хэд ч өөртөө луугийн хатан биш ээ. Харин луугийн гам шиг буюу нарны шүтлэгтэн гэж танилцуулна. Дөрвөн нүд цөхрөөд тэрнийг уушлаарай. Оронд нь намайг аал гээл. Яг алуулах гэж байсан чинь Рагна буруугаа ойлгоод уушлахгүй дөрвөн нүдтийг авардаг. За юу болоод байгаа вэ гэхээр анхнаасаа гүнж энэ нарны шүлэгтэнд орно гэсэн болцлоор дөрвөсдийг хүлээж авах байсан ч гүнж өвчгсөн болохоор гэсэн чинь арын барилгаас нь Кримсоны туслах гэрэл ойлгож тохио өгөхөд Рагнач нарны шүлэгтэнд орохгүй. Оронд нь луугийн хатныг алж өгье гэдээ явна. Дөрвөн нүдэд ч Рагнагаас уушлахгүйгээ тааших гэж байгааг нь асуусан чинь юж баалаа л гэж авсан. За энэ үрээд Рагна Кримсон анимен 3 дахь парт маань дуусч байна. Анимен үйл явдалтай онц холбогдолтой биш гэд оруулаагүйч гүнж ямар сэлэм хийх гэж байсан, тулааны үеэр юу болсон, гүнжийн мэйд нарны шүтлэгтний гишүүн тухай сонирхолтой хэсгийг үзхийг хүсвэл аниме үзээрэй гэж зөвлөе. Энэ партаараа 19 дугаар анги хүртэл ярьсан болохоор дараагийн партнаас сүүлийнх байна гэсэн үг шүү. За энэ хүртэл үзсэн бол лайк болон саба дараад хүсэлт гомдол шүүмж байвал бүгдийг нь комментэн дор бичээрэй. Бүгдийг нь уншин шүү. За тэгээд сүүлийн партаараа уулзъя. Баярлалаа. Баяртай.